Сайн уу? Бид хоёр өнөөдөр Мишима Юкиёгийн Алтан сүм номыг цээ цэнгэлээ орчуулгатайгаар уншсанаа сэтгэлдээ ярих гэж байна. Мишима Юкиё маань 1925 онд төрсөн Нобелийн шагналд 5 удаа нэр дэвшсэн. Маш алдартай Японы зохиолч байгаа. Алтан сүм гэдэг номын маань маш онцлогтой зүйл нь бодит үйл явдлаас хэдвлэгдэж хийгдсэн. Яг 1950 онд 22 настай Хаяши Йокейн гэдэг Алтан сүмийн лам нь өөрөө сүмээ шатаасан тийм үйл явдал болсон юм билэ. Тухайн сүм нь маш олон дайны хүлч юм уу эсвэл бөмбөгтөлтөнд энэ тэнд хотод өртөж байхад яг байж исэн Японы маш гоё юм үдсгэлэнтэй газар байхад нь лам нь шатаасан байна гэд маш их юм дүүлэн шууган болж исэн юм билээ. Тэгэд яг яагаад шатаач ваа гэд хүн болгоо асуусан тийм сонир үйл явдалд манай Мишима Юкиё өөрийнхөө хариу өгсөн байгаа даа. За зохиолоор харин тий. Тэгэнгүүт яг Мишима Юкиёгийн амьдрал яг энэ Алтан сүм ном дээр гарч байгаа үйл явдлууд тэр өөрчлөлтүүд ерөнхийдөө өөрийнх нь амьдралтай зохиол нь маш их холбоотой санагдаад байсан. Жишээ нь манай зохиолч өөрөө бага байхдаа эмээ дээрээ ерөнхийдөө байсан юм билээ. 12 нас хүртлээр эмээ дээрээ байх үед нь ерөөсөө гэрээсээ гаргадагчгүй, эрэгтэй хүмүүстэй тоглоулдагчгүй, тэгснээ спорторч хичээллүүлдэггүй байсан юм билээ. Гэртээ зүгээр ингээ харанхуй булан суучаад юм бичээ сууж идэг ч юм. Тэгээд 12 настайдаа гэрлүүгөө эргэж оцсныхан дараа аав нь ерөнхийдөө маш их юм доош нь хийсэн янзтай байсан юм билээ. Бичсэн юм болгоныг нуураад тэрхээ ингээ зөөлөн хүн болцсон байна чи гэд маш их юм хатуу хандчихсан юм билээ. Тэгсэн ч гэсэн аавынхаа тэр дургуутсалгийг үл таагаад юм бичээд тэгээ явж байсан. Яг насанд хүрснийхээ дараа өөрийгөө тэр чигтээ өөрчилж үйлдэл хийсэн нь зохиолтой холбоотой санагдаад байгаа. Тухайн зохиолын ерөнхий үйл явдал нь бол нэг хүү гэхүү залуу гэхүү те 18 19 20 гэдэг нь яг тэр өсвөр насны дараах тэр үед энэ харуулж байгаа юм. Ерөнхийдөө бол өөрийнх нь аавын зингийн лам. Тэгээд өөрийнхөө найзын буюу тэр Алтан сүмийн хамблам тэр очиад хүүгээ ер нь тэнд шалан сулгаад тэгээд манай гол дүрийн залуу бол яг тэр Алтан сүмийнхаа яг түрүүний бодит үйл явдлын ярьсан яг тэр ер нь Алтан сүмийн шавьд сууж байгаа ламхай хүү байгаа. Ерөнхийд нь ярих юм бол за тэр залуугийн субъект яг хар хүнцгөр хорвоо ертөнц яг тэр эргэн тойрны найз нөхөд болоод тухайн сүм тэгээд ер нь их миний одоо ойлгож байгаагаар л тийм субъектив өөрийнх нь тэр өнцгүүдээс гарч ирж байгаа тэр зүйлс юм байна гэсэн үнцэг харагдсан гэх юм уу. Тэгээд ер нь бол маш олон үйл явдлууд гарч байгаа. Тэгээд явсаар хагаад ер нь сүмэстээд төсөж байгаа. Тэгээд за ерөнхийдөө бол иймэрхүү. Тэгэнгүүт энэ номон дээр яг битэрийн зүгээс ярихад маш сонирхолтой юм болов уу гэж хэдэн одоо өнцгүүд байгаа. Тэгээд тэр тусмаа зохиол дээр гарч байгаа дөрүүдийн сэтгэл зүй те сэтгэл хөдлөлтөөс нь одоо яривал харин тий. Угаасаа яг ном ярьж үгүй гэсэн биш яг өөртөө бодсон бодлуудаа ярьж байгаа шүү дээ. Тэгээ надад хамгийн том бодогдсон юм нь болохоор маш тийм гоё сэтгэл зүйн маш агуу тэм зохиол юм байна гэж утсан. Яг тэр гол дүрийн Мизагучигийн маань дотор ямар үйл явдлууд бодлууд өрнөж байгаа юм гэдэг нь маш их сонирхолтойгоор гарч байгаа. Тэгээ гол дүрийн маань хүн гацаа гэд гарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт бага наснаасаа гацаа байдлаасаа болоод өөрийнхөө бодлыг илэрхийлж чадахгүй баг ингээд эхнийхээ үгнийг хэлэхэд хамгийн хэцүү байдаггаар гарч байгаа шүү дээ. Эргэн тойрных нь хүүхдүүд нь өөрийг нь дээрлэхэд тэгээд бас тоодгүй ер нь дорд үзсэн байдалтай байнгут багаасаа угаасаа юм ямар нэг юм ард дутуу өөрийгөө ямар нэгэн байдлаар бусдаас өөрийг нь хинч ойлгох боломжгүй гэсэн бодолтой ингээ өсчөнгүүд яг тийм бодолтой өсөж байгаа тэр хүүгийн сэтгэл зүйн байдлыг бүр маш нарийн тодруулаад гаргасан юм шиг санагдчихж байгаа юм. Манай хүн ингээд бүр тотгошоогоо ингээд ороод намайг хинч ойлгохгүй гэсэн одоо тэр бодолтой бүр ингээд донтоод гэх юм уу. Тэгээд донтолттой ингээд ямар нэг юм хариулт хайгаад дахин ямар нэгэн байдлаар явж исэн чинь яг бэлэгдэл болгож яг тэр Алтан сүм гарч ирж байгаа. Надад бол тэг санагдаад байгаа юм. Ямар нэгэн байдлаар маш их юм асар их гоо үзэсгэлэнгийн өмнө тэр нэг
хөшгөө гоо үзэсгэлэн гэж бас бодогдоод байгаа байхгүй. Зөндөө олон жил, хэдэн зуун жил ингээд үлдцээд шатаж бүр мөхөөгүй тийм сүм байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд хүн ямарваа нэг юмн дээр тарих тасралтгүй ингээд ямар нэг юм хийхэд за би ийм болохоор л чадахгүй, ийм болохоор л ингэсэн байна гэд нэг юм тайлбар хаагаад явж байгууд яг Мизогучигийн хувьд яг гадаад ертөнцтэй холбогдоход яг саад болж байгаа хамгийн том юм нь тэр их гоо үзэсгэлэн тэр бэлэгдэл сүмэн болж байгаа нь маш их сонирхолтой байгаад байсан. Тэнгүүд эмгтэй хүнтэй ойртох дээр ч юм уу эсвэл өөрийгөө илэрхийлэх дээр ч юм уу сүмээс тэс өөр юм мөрөөдөл бодоход хүртэл бүх юмд нь сүм ингээд саад болоод тэгтэл яг үнэндээ саад болохоор юм байсан үгүй юу гингүүд яг боддороо болохоор тэр чинь зүгээр юм сүмэл байгаад байгаа шүү дээ. Яг тэр нэг юм өөрийнхөө за гадны ертөнцид нэг юм эвгүй юм болоход хүн ингээд цухтаж байгаа шүү дээ. Ямар нэг юм байдлаар за энэ юм эвгүй ингээд тухгүй байна би цухтыг гэлээхэд энэ хүүгийн хувьд болохоор өөрийгөө ч илэрхийлэгч боломжгүй болохоор баг өөрөөсөө ч цухтаж байгаа хэлбэр нь баг сүм юм болов гэсэн тийм бодол төрсөн. Тухайн зохиолыг ингээд уншаад явж хахад муу сайн ч гэдэг юм ямар нэгэн байдлаар тулшрахгүйгээр хүний харах өнцөгийг мэдрэмжийг ч юм уу ингээд задлаж илүү тэлж байгаа юм шиг мэдрэмж төрөдсөн. Жишээ нь Алтан сүм гэд нэлээд алдартай зохиолчтой уншаад ингээд явж байгаад хэсэг байжсны дараа гинт ингээд миний одоо тэр чин тэр халуугийн бодол ингээд урсаад явж байгаа штеп. Тэнгүүд тэр урсгал миний дотор ороод тэгээ ертөнцийг ч юм уу альва зүйлийг ингэж харахтаа сайн муу гэж дүгнэлтгээс тулшрахгүйгээр арай илүү харах өнцгийг өөрчилсөн байгаа юм шиг. Одоо нэг юм тэлцсэн байгаа юм шиг гэх юм уу тийм мэдрэмж төрөдсөн. Өдөрт амьдралаараа ингээд өрөөд ингээд амьдрал явж хаад тэр номны нөлөө тэгж харагдсан. Тэгж мэдрэгдсэн гэж хэлэх зүйл юм л да. Магадгүй тэр нь энэ зохиолын миний анзаарснаар бол тэр хүний бодлыг задлж байгаа нь ямар ч юм тойшралгүйгээр одоо магадгүй тэр зэнгийн мөн чанартай тий альва зүйлийг аль талаас нь харж болно сайн хүн гэж биш муу одоо хүн дэж биш хүн гэдэг утгаараа юм чинь хоёр зүйл сайн муу хоёуланг нь агуулад явж байгаа гэдэг утгаараа дүгнэлтгүйгээр ингэж одоо оршин байгаагаараа тэр зүйлээ баталж байгаа гэсэн санаа яваад байгаа юм шиг. Тэгээ би яг бодсон тэгвэл энэ сайн зохиолч нөгөө хэлэх гээд байгаа санаа ерөнхийдөө уур амьсгалаараа хүнд өгж байгаа тэр мэдрэмжээрээ дамжуулж тэр хүнийг өөрчилж байгаагаар ч юм уу хүний амьдралд нөлөөлж байгаагаар ч юм уу гэхдээ нэг юм маш алдартай хүн хэлсэн тэр нэг өгүүлбэрээр тэр гэхээс илүү ерөнхий тэр нэг юм бүтцээрээ бас сайн байж болт юм биш үү? Яг сүмээ шатаасан ламтай нь Мишима Юки очжуулсан байлээ шоронд багт нь. Тэгээ энэ лам маань өөрөө шатаасан шалтгаанаа юу гэсэн бэ гэхээр тэр сүмийг хитрхи хийм хүмүүсийг үзүүлэн болгоод байна гэж тайлбарлсан байлээ. Жуулчдын л ирдэг газар болсон байна. Гэхдээ энэ номон дээр маань нэлээд сонирхолтой тайлбар нь юу вэ гэхээр яг тэр зэн буддизмтайгаа нэлээд төстэй тийм тайлбар байгаа. Бүх зүйл бол мөнх бусаа үрд оршин байдаг юм байхгүй гэж тэгж байгаа шүү дээ. Тэгэнгүүт за Мизогучи мэдээч хэрэг өөрөө маш их юм жижигээр бодоод хинч өөрийг нь ойлгохгүй гэдэг ингэж байж байгууд сүмтэй цуг хамтдаа энэ бөмбөгдөлтөнд өртөөд шатах мэдрэмжинд бүр ингэж дурлцсан явж байгаа шүү дээ. За энэ олон зуун жил ингэж сүнөөгүй энэ сүмийг одоо л ингэж өөхөх үеийн ирэхнээ би ч гэсэн хамт мөхөж болох юм байна. Тэгээ маш их баяртайгаар хүлээж итэл тэгээд яг бөмбөгдөлгүй үлдчихэж байгаа шүү дээ. Яг Киото. Тэнгүүт яг энэ бүх зүйл мөнх бус гэдгийг харуулъя, бусад бас мэдрүүлъя гэсэн бас ийм санаагаар бас шатаа игээд тэгж байгаа шүү дээ. Хүн болгон энэ сүмийг ингээд байж лээ дээ угаасаа гэж бодож байгаа гэдгээр ямар нэг ийм хэвшмэл ойлголт ч юм уу. Хүмүүсийн байж лээдэг юм гэсэн зүйлийг би бас өөр бас ийм ойлголт өгмөр байна. Тэгэд өөрөө ч гэсэн эрх чөлөөтэй болохын тулд шатааж байгаа. Тэрнээс гадна яг энэ номон дээр яг гоо сайхан гоо үзэсгэлэнгийн талаар маш их олон гарч байгаа да. Тэгэнгүүт хамгийн туйл нь яг энэ Кинкакужи алтан сүм гэж гараад тэрнтэй энэ зэрэг цүйц гарч байгаа юм нь тэр хөгжин байгаад байгаа шүү дээ.
хөгжмийн гоо сайхныг гаргаж байгаа. Яг тэр агшиндаа дуусж байгаа тэр хөгжмийн гоо сайхныг зөрүүж гаргаж байгаа нь бас их сонирхолтой байгаа юм. Ер нь тэр алтан сүмийг шатаж байгаагаараа чөлөөлөгдөж байгаа гэдэг тийм бас санааг гаргаж байгаа юм шиг санагдаж байгаа. Жишээ нь энэ тухайн зохиол дээр харж байгаа нэг ишлэл байдаг та багштайгаа тааруул багшигаа хөнөө эцэг ихтэйгээ тааруул эцэг их хөнөө бурхантай тааруул бурханы хөнөө гэд тэгээд энийг шууд утгаараа одоо энэ хөнөө аал гэж байгаа боловч цаад утгаараа болохоор яг философийн чөлөөлөгдөх гэдэг санаа явж байгаа шүү дээ. Жишээ нь чи хичнээн сайн багштай байсан ч гэсэн тэрэндээ эргэлзээд ерөнхийдөө багшаасаа эцэг эхээсээ энэ хамаатан саднаасаа чөлөөлөгдөх тухай ер нь өгүүлж байгаа. Тэгэнгүүт энэ зохиол маань тэр чигтээ бас юм чөлөөлөлтийн тухай юм байна. Одоо жишээ нь манай гол дүрийн залууч өөрөө залуухан хүн байгаа. Тэгэнгүүт тэр тухайн залуугийн дүрээр хүний тэр чөлөөлөгдөж байгаа тэр процессыг бас өгүүлж байгаа юм болоо гэж бодод байгаа юм. Жишээ нь тэр сүмийг цэслэн гоо цэслэнгийн дээд юм хязгаар болгож тавиад тэгчээд дараа нь тэр сүмээс шатаж байгаа гэдэг нь ийм дээд зүйл бүр ингээд шүтэн бишрээд хамгийн одоо гоо зүүн оргил гоо цэслэнгийн дээд гэсэн юм шатаж байгаагаар тэрнээсээ хүртэл чөлөөлөгдөд дахин төрж байгаа юм шиг тийм мэдрэмж авч байгаа гэх юм уу. Жишээ нь өөрөө нэг галт тэргээр ингээд сүмээсээ цухтагаад яваад буцаад ирэхдээ ээжээсээ чөлөөлөгдөж байгаа тухай гардаг тий. Ээжээсээ хайгаад яг бол та гэсэн айц нь бас байхгүй бол багшигаа бас ингээд хараад багшаасаа бас чөлөөлөгддөг. Тэгээд хоёр бас татны найзынхаа тухай гардаг тий. Тэгмүүд найзаасаа чөлөөлөгдөж байгаа тухай гардаг. Тэгэнгүүт тэр чигтээ ер нь юм чөлөөлөлтийн тухай юм байна. Явж баг юм философийн санаа гараж ирээд тэгээд тухайн залуу сэтгэл зүг бас маш нарийн дурж байгаараа бас л нөгөө нэг философи сэтгэл зүйн асуудлуудыг одоо гаргаж ирж хөндөж тэгж байгаагаараа бас маш сайн зохиол юм байна гэж бодож байгаа юм. Тэгээд бас энэ зохиол дээр одоо ансаг шиг баг ингээ гарч байгаа нэг юм муурыг алсан гэд кон гэдэг тааштай үлгэр маягийн тэр хүртэл тухайн тэр муурыг ингээ хараад ламханаар ингээд маргалцж байхад лам багш нь гарч ирээд алчж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр маргалдаж байгаа тэр асуудлыг гаргаж ирж ингэж үгүй хийснээрээ тэр юмнаас бас чөлөөлөж байгаа гэсэн санаа гаргаж ирж байгаа юм шиг. Тэр нь бас л нөгөө нэг төсгөлд нь одоо сүмэс таж байгаа тэр зүйлийг одоо хариултан юм шиг гэх юм уу? Тэгж өрн санагдаж байгаа. Надад нэг хамгийн сонирхолтой байгаа нь бүр ихэндээ аав нь алтан сүм Кенкакужи бол хамгийн үзэсгэлэнтэй зүйл гэдэг дээ. Тэгээ яг аавтайгаа вагоноор яваад очиод тэгээ үзсэн чинь яг үндэ нэг үзэсгэлэнтэй санагддгүү дээ. Тэнгүүд яг тэр үзэсгэлэнтэй санагдаагүй тэр хамгийн ихний тэр мөч бол яг тэр хүний өөрийнх нь яг үзэл бодол юм шиг бас санагдаад байгаа юм. Тэгээд эргэж оцсныхаа дараа өөрийнхөө тэр байгаа байдалд хариулт нь алтан сүм гэж олонгуудаа яалтчгүй тэрийгээ зүгээр символ маягтай болгоод тэгээд маш олон жил явчихж байгаа юм л та. Тэнгүүт яг үнэндээ тэр хүний үзэл бодол аавынх нь хэлсэн тэр маш үзэсгэлэнтэй шүү гэж тэр суулгасан юм ч гэсэн тэр эцэг ихтэйгээ тааруул эцэг ихээ тэр үзэл бодол хөвшмөл чамд суулгасан юмнаас хүртэл чөлөөлөгдөө гэд. Тэрнтэй бас холбож сая бодлоо. Их сонирхолтой юм байна л да. Тэгээ хамгийн гол нь гадаад ертөнцтэй холбогдоход саад хийжсэн өөрийнх нь тэр чинь яг үнэндээ сүм саад хийгээд байгаа гэхээс илүү өөрөө л өөрийнхөө гадаад ертөнцтэй холбохгүй байгаа шүү дээ. Яг үнэндээ. Тэгтэл үйлдэл хийснээрээ өөрийгөө чөлөөлж байгаа гэх юм уу ямар нэгэн байдлаар. Тэгэнгүүт Мишима Юкио маань сонирхолтой нь бас өөрийгөө өөрчлөхдөө яг нэг өдөр гэртээ байжгаад гадаа гарсан чинь яг юм нэлээд нартаа өдөр исэн юм байна. Тэгэл гараал тэгээд ингээд цав цагаан юм хүүэж л дээ ингээд жоохон багасаа гадаа гард. Тэгээ нар өөрийг ингээд борлуулж байгааг харангуйтаа яг тийм
санаа төрсөн юм билээ. Яг бодтой ингээ үйлдэл хүн хийх хэрэгтэй юм байна гэд. Тэгээ наранд гараад бие хөгжүүлээ. Тэр чи яргаа загас шиг ингээ болчихж байгаа шүү дээ. Тэрийгээрээ бас өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө гадаад төрх бүх юм тэр гоо үзэсгэлэн гэж байгаа дотроо бодож байгаа юм гадаад тэр өөрийнхөө гоо үзэсгэлэн хүртэл хурцлж байгаа бүх юм нь яг энэ зохиолтойгоо холбоотой юм шиг санагдсан. Тэгэнгүүт энэ 22 настай хүн маань хүмээ шатаасанд зохиолч маань хариу өгөхдөө болохоор чөлөөлөлттэй холбож хариу өгжээ гэж хоёулаа ерөнхийдөө дүгнэлт хийж байгаа шүү дээ. Тэнгүүд хүн яхаа өөрөөр бодож байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар маш сонирхолтой санагдчихж байгаа. Уншаад дууссаны дараа 2 өдрийн дараа гид толгойроо юм орж ирсэн. Яг энэ сэтгэл зүйн байдалтай холбож орж ирсэн ч гэсэн. Ямар ч тач хүний дотоод сэтгэлийг тэгж нарийн сайн төрсөлж байгаа нь бас их агуу санагдсан. Хүн жишээ нь бусдыг ингээд гараад маш амархан хүн чаддээ шүү дээ. Энэ амархан мэддэг те. Гэхдээ өөрөө чаддгүй. Өөрийнхөө тэр сэтгэл зүй, өөрийнхөө юг анзаарах дүгнэлт хийхэд маш хэцүү. Баруун насаараа амьдралаараа амьдарч хариулна гэхээс үнээд шууд тэрэндээ ингэж таарж амьдрна гэж байхгүйтэй адилхан энэ зохиол маань ч гэсэн яг тийм хүний сэтгэл зүйн тэр нарийн юмыг хүн өөрөө субъектээрээ дамжуулж ингэж харж өөрийгөө ойлгоход бас их хэрэгтэй юм болов. Маш нарийн тэр сэтгэл зүйн асуудал нарийн зүйлсийг ажиглаж байгаа харж байгаа гэдэг утгаараа гэх юм уу. Тэгэхээс би тийм төрлийн хүн, би ийм төрлийн хүн. Би өөр нэг ийм төрлийн хүн гэдэг нэг юм төрөлд өөрийгөө авчиж хамаатлаад тэгмэд маш ерөнхий зүйлийн нэг хэсэг гэж өөрийгөө үзэж байгаа юм шиг. Тэгмэд хүн болгоны царай төрх өөрийгөө шиг хүн болгон ч цар ганц байгаа шүү дээ. Тэгэнгүүт ер нь тэр төрлийн хүн гэдэг үг бол өөрийгөө магадгүй нэг юм таниагүй юм байна гэж бодогдуулахаар үг юм байна гэж анзаарсан гэх юм уу. Тэрэн шиг манайд гол төрийн залуу маш нарийн тэр сэтгэл зүйн, нарийн тэр одоо юу грамманы тэр өгүүлэмжээр гаргаж ирж байгаагаараа хүн болгон дотроо тийм нарийн одоо төвхтэй асуудалтай шүү. Тэрийг гэхдээ дүгнэлт хийхгүйгээр маш гоёор ингэж одоо гаргаж ирж байгаа нь өөрөө бас их сонирхолтой байгаа гэх юм уу. Сайн энэ дээр нэмэх юм бол Уухагийн саяхан Непкагийн гаргасан тойрох хичээлгээд ном байгаа шүү дээ. Тэрэн дээр манай зохиолчийн тухай Уухаа бичсэн 3 орчим нэг юм сэтгэл маягийн гэх юм уу зохиолчийн тухай бичсэн. Тэрэн дээр бол ер нь манай зохиолчийн одоо зохиолч хүний амьдрал гэхээс илүү зохиол нь өөрөө тэр амьдрал руу орж ирсэн. Тэр чигтээ зохиолоороо амьдарч байгаа гэсэн санааг хэлж байгаа шигсэн. Тэгэнгүүт хамгийн сүүлд нь өөрөө ч гэсэн ингээд амиа орлоод сорж байгаа. Тэгээд хүртэл зохиолынхаа нэг хэсэг битэр тий ажиллаж харж байгаа нь бас их сонирхолтой санагдсан юм байна. Дэлхийн дайны үед өөрөө залуу байсан юм билээ. Яг тэр эх орныхоо төлөө ямар нэгэн өөрийнхөө үзэл бодлын төлөө өгч байгаа юм ч юм уу. Эсвэл амиа зориулах хүсэлтэй байгаа нь ер нь зохиолууд дээр нь харагдчих шиг байсан. Сүүлд болохоор Sun and Steel гэдэг нэг юм эссе өөрийнхөө амьдралыг бас харуулсан гэх юм уу. Тийм эссен дээрээ бас нэлээд гаргасан юм билээ. Яг өөрийнхөө философиг зохиолууд дээр юу боддог вэ гэдгийг гаргасан юм билээ. Өөрийгөө дүгнээд би ийм л төрлийн хүн дээ гэдэгч байгаа шүү дээ. Тэрнээс гадна дүгнэлтийн нэг аюултай тал нь яг энэ нэг. За энэ бол өстой надаас агуу ийм гоо үзэсгэлэнтэй юм. Би бол энэний хувьд одоо юуж биш шүү гэж боддог ч юм уу. Тэгэнгүүт өөрийнхөө чадахгүй мэдхгүй байгаа ч юм уу, өөртөө хэрэлдэж байгаа ч юм уу. Тийм зүйлстэй шууд ямар нэг юмыг холбож хариу өгөх юм бас аюултай тал бас гарч байгаа шүү дээ. Тэр чин залуу хүний зөндөө олон жил баг үрэгдэж байгаа гэх юм уу. Яхаа үрэгдээгүй ээж магадгүй өөрийгөө ажигласан бас юмнууд байгаа. Тэгтэл ямар нэг юмыг хийхэд хин нэгэнтэй холбоо тогтооход үйлдэл хийхэд бас саад болоод байсан гэдэг нь яалтч хүн хүнийхээ өөрийнхөө
дотор босгосон юм хан дундаа амьдарч идэг шүү гэдгийг бас юм сануулгах мэт. Тухайн зохиолын нарийн үйл явдалтай жишээ нь одоо юу ч гэдэг жижиг сажиг хийгээд маш нарийн задлж ярихад хүртэл болохоор зохиол гэж ер нь харж байгаа. Өдөр битээ сэтгэл бол иймэрхүү байлаа. Тэгээд та бүхэн зохиолын уншсан ч уншаагүй ч бай. Ямар ч үсэн өөрөөсөө хороо ойлгох байхаа гэж бодож байна. Тэгээд маш олон талаас нь харж болохоо сайхан зохиол байгаа. За тэгээд энэ хүрээд яриагаа өндөрлөө. Баяртай. Баяртай.